арилжааны банкуд өөрсдөө эрсдлийг хүлээн гэхлээр нөгөө одоо баялаг бүтээх жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг одоо асар их хохироодог, сэргэлдүүлдэг тийм юм одоо энэ түрүүний тэр 2009-10 оны аудитын дүгнэлтэн дээр 2009 онд 782 төслийг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас арилжааны банкуд руу явуулахад тэрний 538 нь буцсан байгаа. Өөрөөр хэлбэл 70% нь буцсан байгаа байхгүй юу? Эрсдэл хүлээхгүй гэдэг арилжааны банк. 2010 онд 815 төсөл сонгон шалгуулалтаар тэнцээд болно гэж явуулсан чинь дахиад 583 төслийг банк буцаасан байгаа. Шалгуур хангахгүй гэдэг. Тэгэхээр энэ бол 70% нь одоо төсөл сонгон шалгуулалт хорон манах тэнцэж яана гэдэг банк 70% нь буцаагаад байгаа. Ийм үзэгдэл дахиж ороод ингээд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг ингэж хохироогоод авах уу яах уу гэдэг тал дээр бас нэг та хариулт өгөөд. Банк муу ажил хийж ин гэсэн үг ерөөсөө биш. Угаасаа банкн дээр ирсэн төслүүд дандаа тэгдэг. Сангаас ирсэн биш зүгээр жирийн банкн дээр шууд хандсан төслүүдийн дийлэнх хувь буцдаг. Харин тэр буцах үйл ажиллагаа авах ялангуяа жижиг дунд бизнестэй холбогдсон тэр зээлийн үнэлгээ хүлээж авах үйл ажиллагааг бид нэр биштэй автоматжуулах юм процесс руу явъя гэж байгаа юм. Тэгэхээр ихэнх нь буцдаг. Энэ юу харуулж байгаа гэхээр тэр ерөнхийдөө жижиг дунд үйлдвэрлэлийн сан ажлын тавилан буруу байна гэсэн үг л дээ. Тэр буцаах үйл явц нь банкн дээр хийгдчихэд дараа шалгарсан төслүүд нь жижиг дунд үйлдвэрлэлийн сан дээр нөгөөх нь сонгон шалгуулалт хийгддэг бол илүү зохистой болох юмаа гэдгийг л харуулж байгаа гэсэн үг.